Ерхэд бол мэдээж хэрэг одоо нийслэлийн 2026 оны төсвийн тэмээ суурь орлогыг одоо 3.6 их найдаар за суурь зарлагыг 2.4 их найдаар төлөвлөсөн байна. За үүнээс бас 263 тэрбумыг нийслэлээс улсын төсөвт одоо төвлөрүүлэх эдгээр одоо төсвийн одоо ерхий төлөлтүүдийг бол хийгдсэн байна. За мэдээж хэрэг одоо хотод дид бүтээцтэй барилга байгууламжийн ажил за хот хүчтэй. Тийм ч утгаараа бас нийлэн одоо дийлэнх төсвийн их хувийг бол яг энэ бүтээн байгуулалт дид бүтээцийн ажил руу бол төлөвлөсөн байна. Гэхдээ мэдээж хэрэг хотын төсвийг за хүний хөгжлийн төсөвтэй хамтд нь уухгүй бол энэ төсөв бол бүтэн биш гэж бодож байна. Тийм ч учраас бас яг энэ хотын төсөвт байгаа энэ 26 оны төсөвт суугдсан ажлуудыг за хичнээн их одоо төсвөн тийм ээ хүний хөгжил тэр дундаа гэр бүлийн хүчээр хийлэл хүүхэд хамгааллын чиглэл рүү одоо төсөвлөгдсөн бай гэдгийг бас төлөөлөгч үеэр бол нэлээд шүүмжлэлтэй хандлаа. За ер нь бол яг мэдээж хэрэг одоо байгууллага нь босоо бүтцтэй гэр бүл одоо хүүхэд хөгжлийн тийм ээ одоо бүтэн яамтай байгаа учраас яг яамаас бол одоо тодорхой бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн бол хариултыг бол өгч байна. Гэхдээ мэдээж хэрэг бүхэл бүтэн Монгол улсын нийслэл тийм ээ Улаанбаатар хот яг энэ чиглэл рүү төсвөө одоо тодорхой хэмжээнд төсөвлөхгүйгээр байж болохгүй гэдгийг бол хэллээ. За үүнээс гадна мэдээж хэрэг одоо нийслэлийн төсөв бол мэдээж хэрэг одоо утаагүй өглөө тийм ээ төгсрөлгүй орой эрүүл хөрс за тэгээд мэдээж хэрэг иргэдийнх нь амьдрал одоо тодорхой хэмжээний хувьд чанарсан юм байх хэвээр. Тийм ч учраас эдгээр чиглэлд төсөв маань хэрхэн одоо төлөвлөгдсөн байгаа талаараас илүү их асуулаа. Тэгээ ямар хариултад хэлв? За мэдээж хэрэг одоо тодорхой хэмжээний хувьд бол төсөвт суугдсан байгааг бол хэллээ. За тэгээд мэдээж хэрэг одоо яг энэ чиглэлээр төлөөлөгчийн хувьар мэдээж хэрэг одоо ээж хүний хувьар тийм ээ агаарын чанар за тэгээд дээрэс нь бусад одоо чиглэлд ямар ажлууд байгааг бас нэлээд асуулаа. Тэгээд тодорхой хэмжээний хувьд бол төсөвт бол төлөвлөгдсөн байна. Гэхдээ дийлэн хувийг бол яг харахгүй дид бүтэц за тэгээд хотын бүтээн байгуулалтын ажлууд руу төлөвлөсөн байна. Ерхэд бол мэдээж хэрэг одоо нийслэлийн 2026 оны төсвийн тэмээ суурь орлогыг одоо 3.6 их найдаар за суурь зарлагыг 2.4 их найдаар төлөвлөсөн байна. За үүнээс бас 263 тэрбумыг нийслэлээс улсын төсөвт одоо төвлөрүүлэх эдгээр одоо төсвийн одоо ерхий төлөлтүүдийг бол хийгдсэн байна. За мэдээж хэрэг одоо хотод дид бүтээцтэй барилга байгууламжийн ажил за хот хүчтэй. Тийм ч утгаараа бас нийлэн одоо дийлэнх төсвийн их хувийг бол яг энэ бүтээн байгуулалт дид бүтээцийн ажил руу бол төлөвлөсөн байна. Гэхдээ мэдээж хэрэг хотын төсвийг за хүний хөгжлийн төсөвтэй хамтд нь уухгүй бол энэ төсөв бол бүтэн биш гэж бодож байна. Тийм ч учраас бас яг энэ хотын төсөвт байгаа энэ 26 оны төсөвт суугдсан ажлуудыг за хичнээн их одоо төсвөн тийм ээ хүний хөгжил тэр дундаа гэр бүлийн хүчээр хийлэл хүүхэд хамгааллын чиглэл рүү одоо төсөвлөгдсөн бай гэдгийг бас төлөөлөгч үеэр бол нэлээд шүүмжлэлтэй хандлаа. За ер нь бол яг мэдээж хэрэг одоо
байгууллага нь босоо бүтцтэй гэр бүл одоо хүүхэд хөгжлийн тийм ээ одоо бүтэн яамтай байгаа учраас яг яамаас бол одоо тодорхой бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн бол хариултыг бол өгч байна. Гэхдээ мэдээж яг бүхэл бүтэн Монгол улсын нийслэл тийм ээ Улаанбаатар хот яг энэ чиглэл рүү төсвөө одоо тодорхой хэмжээний хувьд төсөвлөхгүйгээр байж болохгүй гэдгийг бол хэллээ. За үүнээс гадна мэдээж хэрэг одоо нийслэлийн төсөв бол мэдээж хэрэг одоо утаагүй өглөө тийм ээ төгсрөлгүй орой эрүүл хөрс за тэгээд мэдээж хэрэг иргэдийнх нь амьдрал одоо тодорхой хэмжээний хувьд чанарсан юм байх хэвээр. Тийм ч учраас эдгээр чиглэлд төсөв маань хэрхэн одоо төлөвлөгдсөн байгаа талаараас илүү их асуулаа. Тэгээ ямар хариултад хэлв? За мэдээж хэрэг одоо тодорхой хэмжээний хувьд бол төсөв цугцсан байгааг бол хэллээ. За тэгээд мэдээж хэрэг одоо яг энэ чиглэлээр төлөвлөгчийн хувьар мэдээж хэрэг одоо ээж хүний хувьар тийм ээ агарын чанар за тэгээд дээрэс нь бусад одоо чиглэлд ямар ажлууд байгааг бас нэлээд асуулаа. Тэгээд тодорхой хэмжээний хувьд бол төсөвт бол төлөвлөгдсөн байна. Гэхдээ дийлэн хувийг бол яа харахгүй дэд бүтц за тэгээд хотын бүтэн байгуулалтын ажлууд руу төлөвлөсөн байна.